Инфляц үнэн дөрвөлийг гаргахгүйгээр ажиллах шаардлагатай. Эдгээр нь сонгуулийн хууль баталгааг хойшлуулахад хүргэлээ. За батгуулаад өглөөний өндөрлөе. За бүхэнд өглөөний өндөрлөе. За тэгэхээр намрын чуулган өндөрлөө өнгөрсөн намрын чуулганы одоо онцлог гэж хэлэх зүйл байна уу? Ер нь одоо энэ 5 дахь удаагийн чуулган болоод өнгөрлөө шүү дээ. Тий. Тэгэхээр 2010 оны намрын чуулган нийтдээ 91 хонд хуралдаж одоо нийлээд их ачаалттай ажилласны эцэст шинэ дэгийн тухай хуулийн дагуу энэ 2 дугаар сарын 10-ны өдөр өндөрлөө. Тэгээ энэ хугацаанд олон асуудлуудыг хэлэлцлээ. Олон асуудлуудыг хэлэлцэхэд намрын чуулганы нэг онцлог бол төлөвлөсөн асуудлаас гадуур 99% асуудлыг бид нар авч хэлэлцсэн байна. Тэгэхээр төлөвлөсөн асуудлаас гадуур асуудал хэлэлцэж гэнэ гэдэг маань цаг үеийн холбогдлолтой. Тухайлбал уул уурхай ашигт мултмалыг эргэлтэнд оруулахтай, улс орны эдийн засгийн өөрчлөлттэй холбоотой, түүний харилцааг зохицуулахтай холбоотой олон чухал хууль шийдвэр тогтоолуудыг бид нар хэлэлцсэн нь бол энэ чуулганы их онцлог ач холбогдол байлаа гэж ингэж үзэж байгаа. Нөгөө талаас 2011 оны төсвийг дагаж орж ирсэн бус хуулиудыг хэлцэх явцад бол бас зарчмын шинжтэй их олон чухал шинэ одоо асуудлуудыг хөндөж шийдвэрлсэн нь бол энэ намрын чуулганы онцлог байлаа гэж ингэж бодож байгаа. Тухайлбал энэ намрын чуулганаар хэлэлцсэн асуудлуудаас тухайлбал 72 одоо хууль 35 тогтоол бус шийдвэрүүдийг баталсан байгаа. Энэ дотроос онцлоод бас хэддээр нь бас анхаарлыг хандуулъя гэж ингэж бодож байна. Тухайлбал Монгол улсын үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар хууль батллаа. Энэ хуулийг баталсан гол онцлог нь бол цаг үеийн шинж чанар, ер нь бол улс орны хөгжил, нийгмийн өөрчлөлт, шинжилгээтэй холбоотой үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудалд маш их болгоомжтой анхааралтай хандаж, өөрчлөлт оруулахдаа үндсэн хуулийн гол зарчим алдагдуулахгүй байхын тулд үндсэн хуулинд өөрчлөлт оруулах зарчмыг их тодорхой болгож өгсөн. Тухайлбал үндсэн хуулийн 68 69 дугаар зүйл дээр үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлаар хийхин тулд бүх нийтийн санал асуулгыг явуулна. Бүх нийтийн санал асуулгыг явуулахдаа улсын хурлын гишүүдийн 3/2-оос дээш хувийн санал авснаар санал асуулгыг явуулна. Санал асуулгын үр дүнд үндсэн хуулинд өөрчлөлт оруулахар шийдвэр гаргах юм бол орон улсын өөрчлөлтийг нийт улсын хурлын гишүүдийн 4/3-аас дээш хувийн саналаар батлна гэдэг энэ гол шалгуур үзүүлэлтүүдээр барих гэх мэтлэнгийн олон асуудлуудыг бид нар шийдвэрлэж байгаа. Тэгэхээр үндсэн хуулинд өөрчлөлт оруулах нь бол өөрөө одоо их нэлээд их тийм процедурын чанартай, нэлээд их одоо олон хүний санал, ард түмний санал асуулга, улсын хурлын гишүүдийн 4/3-ын саналаар өөрчлөлт оруулдаг болгож байгаа нь бол их өндөр босго тавьж байгаа. Их зөв зүйтэй зүйл болсон гэж үзэж байгаа. Зөвлийн дархлааг сайжруулах байгаа. Энэ үндсэн хуулийн гол зарчим алдагдахгүй байхтай болцоо боломжийг бүрдүүлэх гэж ингэж ойлгож байгаа. Нөгөө талаас дараагийн хууль бол Монгол улсын 2011 оны төсвийн тухай хууль, нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хууль, хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийг бид нар батллаа. Тэгэхээр энэ хууль бол өөрөө хүн амын орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, амжиргааны төвшинг одоо сайжруулах чиглэсэн ийм зарчимтай хууль болж чадсан гэж ингэж үзэж байгаа. Тухайлбал жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломжийг бий болгохын тулд 27.9 тэрбум төгрөгийг улсын хэмжээнд бид нар төлөвлөж байна. Энэ бол жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгосоор мэдээж ажлын байр нэмэн өртөг бий болох, хүмүүс өөрсдөө ажил хийж амьдарч түүгээрээ одоо татвар төлөж улс орныхоо төсвийг бас бүрдүүлэх, өөрсдөө ажилтаа болох амьдралын сайжрахыг болцоо бүрдүүлэх гэж байгаа. За нөгөө талдаа Монгол мал хөтөлбөр гэж үндэсний том хөтөлбөрийг бид нар баталсан. Энэ хөтөлбөр бол одоо Монголын нийт амын хүн амын бараг 30% одоо эзэлж байгаа малчтын амьдралыг сайжруулах, малаас гарч байгаа түүхэн эдийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгодог. Инхийн тулд тэр малаас гарч байгаа малыг өөрийнх нь эрүүлжүүлдэг, олон улсын жишгийн хэмжээнд стандарт шаардлагыг хангасан хэмжээний малын гаралтай түүхэн эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болцоог бүрдүүлэх. Хоёрдугаарт ингэж чадсанараа малчин өөрөө нэм өртөг бий болгодог, ашиг бий болгодог, амьдрал нь сайжирдаг, орлого нэмэгддэг, ийм болцоо боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч байгаа. За дээрээс нь сум хөгжүүлэх сан бий болгож, сумдын өөрсдийнх нь эрх мэдлийг нэмэгдүүлэх, энэ сум хөгжүүлэх санд улсын төсвөөс нийтдээ 24 тэрбум төгрөг бид төлөвлөж гисэн. Тэгэхээр сум өөр болгон сум болгоны онцлог төгссөн өөрийнхөө өмнө тулгарч байгаа шийдвэрлэх асуудлыг шийдэх болцоо боломжийг бид нар сум орон нутгийн удирдлагт бас багаар шилжүүлж байна гэж ингэж ойлгож бодно. За нийтдээ орон нутгийн төсвийг одоо орон нутгийн төсөв 500-аас 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжийг бид нар бүрдүүлсэн ийм төсвийг бид батлаа гэж ингэж
үзэж болно. Тэгэхээр 2011 оны төсвийн дээр бас онцлог зүйлүүд их байгаа гэж бид рүү хэлсэн. Тэгээ энэ дээр би бас ганцлог зүйлийг онцлоё гэж бодож байна. Энэ 2011 оны төсвийн докторзуулах сан гэж шинэ сан бий болж байгаа. Энэ бол одоо төсөв их бүрдсэн үед улсын төсвөөс орж байгаа хөрөнгө оруулалт болон бусад одоо цалин тэтгэврч дэмж болдог. А төсөв багассан, татвар одоо төлөлт багассан, төсвийн бүрдүүлэлт муу байгаа үед хөрөнгө оруулалт багасдаг ийм зүйлүүдийг одоо шийдвэрлэхийн тулд бол төсвийн докторжилтын сан гэж зүйлийг бий болгож энэ 2011 онд 183.1 тэрбум төгрөгийг төсвийн докторжилтын санд бүрдүүлэхээр бид нар төлөвлөж байгаа. Энэ бол бидний нөөц гэсэн үг. За дараагийн асуудал бол орон нутгийн төсвийн бие даасан байдлыг бэхжүүлэх чиглэл рүү анхны алхмуудыг хийж эхэлсэн. Орон нутгийн төсвийн одоо эрх мэдлийг нэг өдөр ингээ өгчөд тийм одоо бололцоо бол бас байхгүй гэдэг нь бол мэдээж орон нутаг өөрөө төсвөө зарцуулдаг, хэлэлцдэг, баталдаг, түүнийгээ зөв одоо хуваарлдаг тэр зарчим руу бас суралцуулах тэр өрчлөсөн нөхцөл байдлыг бий болгохын тулд бид нар ийм чиглэл хандлагыг бий болсон. За уул уурхай дээр бид нар өсмийн эмгэх ашигт малтмын нөөцийн ашигласны төлбөрийг авч байхаар бас хуулийн өөрчлөлт оруулсан. Энэ дээр бол зэсэн дээр бол 5 дээр нэмэх нь 15%, бусад ашигт малтмал дээр 5 дээр нэмэх нь 5% гэдэг одоо хуваар өсөлтийн хувьас ингэж тооцож авч байгаар дэлхийн зах зээлээр ашигт малтмын өнөсөд ирэхдээ зэрэг төлөвлөлт орлогын тухайн компани нэмэгдээд ашиг нэмэгдээд байгаа юм. Улсын төсөвт ордог ард түмэнд одоо өвдөг тэр татвар нь одоо нэмэгдэхгүй байгааг бид нар ингэ шийдвэрлсэн. За нийтдээ 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт 627.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр үүнээс 79 тэрбум төгрөгийг нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр бид нар төлөвлөж байгаа. За ажлын байр шинээр бий болоход зориулж 143 тэрбум төгрөгийг улсын төсвөөр төлөвлөсөн. Хүний хөгжил сангийн хөрөнгөөр 2011 онд 21 мянган төгрөгийг жилдэн нийт 252 мянган төгрөг болгож одоо олох энэ болцоо боломжийг бид нар бүрдүүлж байгаа. За хөнгөчийн хэлбэр харгалзахгүйгээр ихтэй сургууль сурч байгаа нийтдээ 165 мянган оюутнуудад 2011-аас 11 оны хичээлийн жил 500 мянган төгрөгийн сургалтын тэтгэлгийг хүний хөгжил сангийн хөрөнгөөс олгож байгаа. За даатгалд хамрагдаагүй иргэд хамрагдах боломжгүй иргэдийг хүний хөгжил сангаас 344.4 мянган иргэнд 4.5 жилийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлтэн зориулж 9.3 тэрбум төгрөгийг зориулж байгаа. Энэ бол хүн эрүүл байх ёстой гэдэг амьдралын гол зарчим байх ёстой, тийм байх ёстой. Учраас даатгалдаа эрүүл мэндийн даатгалд хамруулахын асуудлыг бид нар шийдсэн. Гэх мэтлэнгийн ийм олон асуудлыг шийдсэн онцлог төсөл боллоо гэж ингэж үзэж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол намрын чуулганыг одоо та түрүү бас тоо хэллээ. 100 гаруй хууль тогтоомж баталсан юм шүү дээ. Үндсэндээ бол нэлээд тэгээд төлөвлөгдөөгүй хууль нэлээд орсон гэж. Тэгэхээр сүүлчийн өдөр бол одоо 30 гаруй хуулийг бол нэг төр бөөндөө баталчлаа. Ер нь их хурл маань ингээ ажил яхан сууд явж ирснээс сүүлийн өдөр одоо хугацаанд шахалтаа баталчлаа гэдэг шүүмжил бас аяг харагдаж ирсэн та. Энэ дээр та юу хөл яг сүүлийн өдөр одоо хичээл аваад батлах юм яагаад юм бол ер нь бол улсын хурлын үйл ажиллагаа чинь бүх одоо нэгэн дараа ажлын хэсэг байгуулагдаад бүлгүүдээр асуудлыг хэлэлцээ, дараа нь байнгын хороодоор хэлэлцээ, байнгын хороо ажлын хэсэг байгуулад тэгээ шаардлагатай бол их хурлын ажлын хэсэг байгуулад ингээд хэлэлцдэг процедурын дагуу хэлэлцээд ирэхдээ зэрэг нэг чуулганы бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэгдсэн хууль тогтоомжууд бол чуулганы сүүлийн хугацаа сүүлийн өдрүүд рүү яг батлагдах одоо процесс нь бол олсорч эхэлдэг. Мэдээж хэрэг бүгдээр ингээд зэрэг явж байгаа учраас ингээд батлагдах юунууд нь сүүлийн одоо чуулганы сүүлийн өдрүүд рүү шахагддаг ийм онцлог ажлын онцлог байдаг гэдгийг бол бид нар ойлгох хэрэгтэй хаана. Түүнээс биш одоо нэг өдөр гинтхэн оруулж ирээд бүгдийг батлаа гаргацдаг тийм одоо боломж эрхцэн болон одоо тийм дэгийн боломж бол байхгүй. Тэгэхээр хилцэж явж байгаа бүх асуудлууд одоо хилцээл дуусч байгаа шат нь бол чуулганы сүүлчийн өдрүүд рүү нэлээд их шантаж гардаг учраас бид нар яаж олон хууль баталсан юм шиг харагдаж байгаа. Нөгөө талаасаа бол гарч батлагдж байгаа хуулиудын хувьд бол үнэхээр юм бас удаан хугацаанд ажлын хэсгүүд ажиллаж нэлээд их нухацтай хилцсэн учраас хуулиудыг бол хилцүүлгийн хугацаа их нэлээд урт байсан учраас чуулганы сүүлийн өдрүүд бас тунсан ийм зүйлүүд бол байгаа. Ер нь түрүүн би хэлсэн олон асуудлуудыг бид нар шийдэж байна. Гэхдээ ер нь Монгол улсын их хурлын зүгээс барьж байгаа нэг том бодлого бол олон хууль батлахтай болно биш. Гол суур зарчмынхаа хуулиудыг батлах ингэхдээ нэлээд үндслэл сайтай хэрэгжих боломжтой ийм одоо хуулийг батлахын зөв зүйтэй мэдээж хэрэг шаардлагатай олон шийдвэрүүд бол гарах хугацаантай гарна гэдгийг зарчмыг барьж ажиллаж байна. За тэгэхээр сүүлийн одоо өнгөрсөн зооног батлагдсан хоёр хууль дээр бас жоохон тогтож ярих гэж бодож байна. Эхнийх нь бол Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тухай хууль байгаа. Энэ хууль маш богино хугацаанд санаачлагдсан, маш богино хугацаанд батлагдлаа. Тэр энэ хуулийн ач холбогдлыг бол хүмүүс ойлгож байгаа.
Тэгэхээр Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой энэ хуулийг бол Монгол улсын ерөнхийлөгч өөрийнхөө үндсэн хуулиар олгоцсон эрхийн дагуу улсын хурал өргөн барьсан засгийн газраас санал авч. Тэгэхээр энэ хуулийг өргөн барьсан дээр бас улсын хурал дээр хэлэлцүүлэг явж явах явцад одоо яригдсан нэг зүйл бол яагаад заавал хууль болох хэрэгтэй юм бэ гэж. Тийм. Тэгэхээр энэ асуудлыг бид нар их эртнээс мэднэ. Бид нар 96 оноос намайг дэд бүтцийн салбарын тэргүүлж ажиллаж явах цаг үеэс эхлээл Улаанбаатар хотын утааны асуудал яригдж эхэлсэн. Түүнээс хойш олон засгийн газар дамжиж энэ асуудал яригдсан боловч өнөөдөр энэ асуудлыг дөрөвтэй шийдэж чадаагүй. Нөгөө талаар энэ урд талын 2004-өөс 2008 оны улсын хурлд Улаанбаатар хотын агаарын бохирдолтой тэмцэх тийм хөтөлбөр боловсруулсан. Тэр ажлын хэсгийг би ахалж байсан. Энийг улсын хурлын тогтоолоор баталсан. Монгол улсын засгийн газарт үүрэг өгсөн. Түүнээс хойш 3 одоо ерхий сайд өөрчлөгдөж энэ засгийн газар ажиллаж байгаа боловч засгийн газрын зүгээс хийсэн дөрвтэй ажил алхан байхгүй. Харин өнөөдөр Улаанбаатар хотын агаарын бохирдол бол үндэсний аюулгүй байдалтай нөлөөлөх хүчрхийлэл хэмжээний ийм одоо асуудал болсон учраас Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Монгол улсын ерөнхийлөгч бол өнөөдөр тогтоол гараад шийдэж чадахгүй байгаа энэ асуудлыг хуульчилж одоо хууль болгож шийднэ гэсэн. Хууль бол хүн болгон хэрэгжүүлэх үүрэгтэй. Хуулийг хэрэгжүүлж чадаагүй хүнд мэдээж хуулийн дагуу хариуцлага тооцдог ийм тодорхой бололцоо боломжийг тодорхой болгоё гэсэн. Энэ үднээс хуулийн өргөн барьсан. Энэ хууль бол үнэхээр батлагдах ёстой. Гэхдээ хууль дээр бол бид нар нэлээд зүйлийг ярьж байгаа. Ягаад гэвэл хуулийн дээр бид нэр гол асуудал юунаас болоод Улаанбаатар хотын утаа хэсэд байна гэдэг асуудлыг бид мэдэх ёстой. Нэгдүгээрт мэдээж Улаанбаатар хотын хэд төвлөрөлтэй холбоотой байгаа. Улаанбаатар хотод одоо нийт бараг Монголын хүн амын маань 50 орчим хувиад амьдарч байгаа албан болон албан бусаас түүнтэй холбоотой. Нөгөө талаар ажилгүйд л маш их байгаа. Орлого багтаа хүн амын амьдралын төвшин доогуур байгаа учраас чанар муутай нүүрсийг энгийн зуухан төлж тийм ээ. Мөн одоо юунаас зөвхөн одоо нүүрснээс гадуур шатч болдог бол бүхэл юмыг төлж одоо амьдрал нь хүнд байгаа хүмүүс чинь тулаацж шít. Автомашины дугуй одоо гайлын бүртгэлээр үзэх юм бол маш их орж ирдэг. Тэгээд хуучин автомашины дугуй Монголд орж ирээд нэг их одоо эдлгээд авахгүй. Тэгээд одоо хог болоод гарахтай зэрэг нь дугуй авч хэрчиж айлууд төлж байгаагаас болж айлууд маш их хэмжээгээр агаарын бохирдуулж байгаа гэх мэтлэн. Тэгэхээр асуудлыг харахтаа Улаанбаатар хотын тэр яг утаа бий болгож байгаа хүндрэлтэй асуудлаас эхлэмээр байна. Тухайлбал би байнгын хорот дээр байсаар илэрхийлж байгаа. Улаанбаатар хотоос нүүж орон нутагт очиж ажиллаж амьдарч байгаа айл гэр өрхөд тодорхой хэмжээний ажлын байр бий болгох тэр жижиг дунд үйлдвэр